За сайн байна уу? Өнөөдрийн мэндийг хүргэе, өглөөний мэнд, оройны мэнд, өдрийн мэнд, өглөөний мэнд, оройны мэнд, өдрийн мэнд энэ бүхэн энэ гайхамшигтай энэ цаг мөчийн мэндийг хүргье. Тэгээд нэг гайхамшигтай мессежийг чамд дуулах гад тий өнөөдөр би орж ирлээ. Өшигдөр би нэг яг энэ өнөөдрийн ярих гээд байгаа энэ сэдв маань юутай холбоотой вэ? Ичмээр байдлаас яаж гарах вэ? Тэ маш одоо яаж эвгүй байдлаас гарах вэ? Яаж одоо амьдрал чинь нэг хүнд нэг айгүй амьдрал нэг ичмээр ичгүүртэй ч юм уу нэг хэцүү байдал болоод идэв шүү дээ. Тохиолдод идэв шүү дээ. Тэгэхдээ тэрнээс бид нар яаж гарах вэ гэдэг сэдв дээр би жоохон бодсон бодлоо хуваалцъя гэж бодлоо. Тэгээд энэ яриа та нарт чам таалагдах болов гэж би үнэхээр найдаж байна. Тэгээд энэ сэдв маш олон хүмүүст хэрэгцээтэй байх гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ би тэр талаар яг өөрийнхөө бодоод байгаа мессежээ хуваалцъя гэж бодож байна. Энэ сэдв болвол маш монголчуудыг одоо юу гэдэг ядуу байлгаад яг нэг хүнээс ичсэн нөөгцөн хүмүүс юу гэж бодох бол яана инэ гэдэг айцны маш гүнд шархлааг илэрхийлдэг маш томч сэдв учраас би зөвхөн нэг лайваар ярихад хангалтгүй байх. Гэхдээ би өнгөрсөн хугацаанд 10 жилийн хугацаанд маш олон жилийн хугацаанд өөрийгөө өөрчлөх явцдаа ч гэсэн өрөөл бусдын амьдралын өөрчлөлтийг хараад явж байхдаа ч гэсэн амжилтанд хүрсэн хүмүүсийн одоо даалт нуугдаад байдаг дотор нь байдаг тэр ичгүүртэй нөхцөл байдлууд яаж өөрчлөгдөж хувьсаж ирсэн бэ гэдгийг судлаад мэдрэх явцдаа гарч ирж байгаа мессеж шүү заяа. Тийм учраас энийг монголчууд бүгдээрээ сонсох ёстой. Энийг лайк дараарай, шеэр хийгээрэй заяа. Энийг яг одоо үзэж байгаа хүмүүс одоо лав дараах тэгээд коммент бичээрэй. Яг энэ чиглэлээр өөрийнхөө ичж байгаа ч юм уу эвгүй байдлаасаа гарахын төлөө бид нар хичээж байгаа оролдож байгаа мессеж байгаа бол тэрийг надтай хуваалцаарай заяа. Би боломжоор хариуж өгөх бодно. Холбогдож байгаатай их баяртай байна тий. Тэгээ би энэ сэдвийг яагаад ярихаар болсон бэ гэвэл өчигдөр би намайг нэг юм ивент дээр урьсан байхгүй. Тэр зохиолч нь болохоор Rafael DeSantis гэдэг энэ залуу High Profile Club. Тэгээд энэ залуу болохоор Owl to Peacock гэдэг ном бичсэн байгаа. Peacocks тий. Тэгээд энэ дотор 50 entrepreneur-ууд амжилттай явж байгаа 5 entrepreneur-уудын амьдралын түүх, амжилтын түүхийг хуваалцсан байгаа байхгүй. Тэгээ энэ мессежтэй их холбоотой. Яагаад гэвэл өчигдөр би тэр ивентэд очиод тэр хүмүүстэй уулзаад явж байхдаа Рафаэл надад тэгж хэлсэн. Моника энэ миний энэ эхнийх нь юу нь байгаа. Хоёр дахь хэсэг дээрээ би яг жинхэнэ амжилтанд хүрээд үнэхээр гайхамшигтай одоо Owls гэдэг юм одоо хинч тоохгүй одоо нэг зүгээр хөдөлмөрлөөл чимээгүй нүдний шилээ зүүчээл ажиллаа хийгээд Owl чи шар шууч шүү дээ та нар мэднэ тий. Шар шуу шиг ажиллаа хийгээл хөдөлмөрлөөл чимээгүй өмнөх юмаа хийгээл тууштай ажиллаад байдаг entrepreneur-уудыг, бизнесүүдийг одоо яг чам шиг гэдэг юм тий. Ийм хүмүүсийг би яаж одоо тоос шиг олонний өмнө гарч олон хүмүүст өөрийнхөө мессежийг хүргэх вэ гэдэг дээр би зогсдог хүн. Тийм учраас тэр мессежээр миний дараагийн номон дээр чи орох уу гэж санал тавьж байгаа байхгүй би тэгэхээр why not гэдгсэн. Тэгээ яагаад би энэ номыг ярьж байна гэхээр би энэ номон дотор өчигдөр тэн дээр байж хат энэ номон дотор орцсон байгаа entrepreneur-уудтай уулзлаа л да ярилцаа сууж ялаа. Тэгээд энэ дотор байж исэн хэд хэдэн хүмүүс надад маш их inspiration гэсэн. Би өөрөө тэр дотроос харж байхдаа яг тийм байгаа байхгүй. Тэр хүмүүсийн амьдралын түүхийг харахад миний амьдралын түүхийг харахад ч гэсэн яг ялгаагүй адилхан нэг том сэдэв байгаа. Ичмээр байдлаас гармаар байгаа байхгүй. Ичгүүртэй байдлаас, ичгүүртэй нөхцөл байдлаас ядуу гэдгээсээ бид нар чиж гэн хүнд хэцүү нөхцөл байдал нэг завьууртай хүмүүс чамд итгэхгүй, хүмүүс чамааг буруутгаад, хүмүүс чамааг зэмлээд эсвэл хүмүүс чам руу дайралт хийгээд довтлт хийгээд чамааг зовоогоо дормжлоод явж байгаа бол яг энэ мессеж өнөөдөр миний өгч байгаа энэ лайв яг энэ мессежтэй холбоотой шүү. Тэгэж хараарай заяа. Тэгэхээр санаа нь юу вэ гэхээр энэ мундаг entrepreneur-уудын би өчигдөр вагон дотор явж байхдаа гэртээ арих замдаа энэ номыг уншаад дуусгачлаа л да. Тэгээд уншицсныхаа дараа вау яг миний өгөх гээд байсан, миний олох гээд байсан тэр мессеж бас нэг юмараа нэг холбоотой. Рафаэл над яагаад хийжсэн би эхлээд ойлгоогүй байхгүй. Намайг сайн мэдэхгүй байхгүй Рафаэл тэгсэн чинь миний профайлыг уншсан. Эдгээр дотроо нэг одоо юу гэдэг high profile club гэдэг эдний одоо хиний Рафаэлийн хийдэг бизнес нь тийм байхгүй. Өөрөө маш олон одоо гей гей залуу тэгээд энэ хүн яадаг вэ гэхээр одоо улаан ёсон дээр бизнес эрхэлж байгаа залуучуудыг, эмэгтэйчүүдийг одоо тий бизнес эрхэлдэг entrepreneur-уудыг улаан ёсон дээр алхаж байгаа юм шиг тийм гавьяатай, гайхамшигтай тэр одоо дэлхийн PR ертөнцид алхаж амьдар тэр глобал түвшин дээр тоглолтын тавцанг бэлдэж өгдөг тийм орон зай. Тэгээд Рафаэл өөрөө тэгж хэлжсэн би
ичүүртэй байдал нөхцөл байдлаас өчигдөр тэр яриан дотор тэгжсэн. Би ичүүртэй байдал нөхцөл байдал одоо гей байна, одоо ижил хүйсцэн байна гэдэг ичүүртэй юм шиг хүмүүс хардаг. Юмыг одоо хүмүүс тэр хүнийг өө чи хийн чи одоо өөрийгөө ичээч. Чи ингэж амьдрахаас ичээж амьдр. Тэ чи тэр муухай газраараа явж амьдр, тэгж амьдр гэж өөрийг нь доромжилдог байсан, хэлдэг байсан. Тэр үтэйгэл би амиа орлогот дээр тулаад бид нар одоо маш олон гей хүмүүс ч юм уу, трансгендер ч юм уу, дэлхийн одоо янз янзын хүүсний одоо зүгээр л байглаасаа заяагдсан энэ хувилбарыг одоо жишээл би эмэгтэй хүн болвол би эмэгтэй хүн гэдгээс ичиж амьдрах гэдэг юм уу хаашаа тийм байгаад байгаа байхгүй. Би эрэгтэй хүн болвол эрэгтэй хүнээс эрэгтэй хүн болж төрсөндөө би ичиж амьдрах хэрэгтэй юм хаашаа. Би хүүхэд байвал би хүүхэд учраас би ичиж амьдрах хэрэгтэй юм уу? Тийм нэг сонин unnatural гэдэг юм уу байгаль байхсгүй төрөлхийн бус ямыг бид нар бие биенээсээ шаардаад төс бус юмнуудыг хүн бие биенээсээ шаардаад зовоогод байгаа тэр мессеж яригдж байгаа байхгүй. Энэ дотор маш олон би болохоор хүнийг арьс өнгөөр нь ялгадгүй, би хүнийг насаар нь ялгадгүй, би хүнийг боловсрлоор нь ялгадгүй, би хүнийг баян ядуугаар нь ялгадгүй, би хүнийг хүн учраас нь би хайрладаг, би хүнийг хүн учраас нь энэ хүн ямар ч ертөнцөөр ямар ч юм туулаад явсан бай тэрийг нь ойлгоод мэдхиймсэн гэж хичээж явдаг тийм хүн. Тэгэхээр Рафаэл яг тэр мессежин дээр тэгж байгаа байхгүй маш олон хүмүүс ичгүүртэй амьдралаар амьдардаг. Ичгүүртэй амьдралыг давж гарахын тулд өөрчлөлтийгээд амьдралыг туулаад явж байгаа маш олон хүмүүс дотор ихэвчлэн тэд нар тэр хүмүүсийн маш ихэнх нь өөрийн гэсэн бизнестэй entrepreneur болсон хүмүүс гэж байдаг. Урд нь хизээч хүний санаанд орж байгаагүй юмыг зориглож хийхээс өөр аргагүй байдалд орсон юм шиг. Энийг хийчихвэл миний амьдрал өөрчлөгдөн гэж итгэдэг учраас тэр хүмүүс тууштай, амьдралдаа шаардлагатай, нийгэмд шаардлагатай зөв өөрчлөлтүүдийг гаргах ажлуудыг хийгээд яваад байдаг. Entrepreneur-уудын гавьяа тэргээр байдаг. Дэлхийд бий болж байгаа манлайлагч нар, мундаг менторуудын одоо дасгалжуулагч нарын амьдралын туулсан замуудын түүхийг бид нар бүгдээрээ сонсож байгаа. Бүгдээрээ амжилтанд хүрж байгаа ч гэсэн анхны их үүс нь хаана байдаг вэ гэхээр ямар нэгэн юм болохгүй байгааг мэдэрдэг. Ямар нэг юм одоо өөрийнх нь гарын дор байж байгаа юм нь дутуугаар үнэлэгдэж, нийгэмд буруугаар ойлгогдож, нийгмийн төгс бус тийм төгс ертөнцийг нэгж байгаа хүмүүсийн шаардлага, шүүмжлэл, доромжлолоор алга болж байгаа зүйл. Өөрийнх нь хараад байгаа, ойлгоод байгаа юмыг хүмүүс мэдгүй байж байгаа учраас тэрийг мэдүүлэхийн төлөө тэрнийхээ төлөө зүтгэж хөдөлмөрлөж тэр системийг ч юм уу тэр орчныг бүрдүүлээд хин ч биш байжснаа zero to hero гэж бид нэр ярьдаг шүү тийм 0 юу ч байхгүй байснаа бид нар баатар ч юм уу hero болтлоо өөрчлөлтийг авчрах зорилго ухааны гаргасан тэр манлайлагч нарын дуу хоолойг ирээд байгаа. Тэгээ тэр утгаараа би энд байжсэн агуулгатай хэд хэдэн хүмүүстэй өчигдөр нүүр уулзаад жоохон ярилцсан суухгүй. Тэгээ ярилцсан сууж байхдаа жишээлбэл нэг хар эмэгтэй байгаа. Тэр эмэгтэй надтай яг зэрэгцээ суужсэн. Тэр аюу өөрхөн вино уугаад шоколад идээд би нэг ингээд хардснаад ингээд хамгаалаад яриад байгаа байхгүй. Тэгээ санаанд ороогүй сүултээ би юусэн чи мань хүн энэ номон дотор бичигдсэн эмэгтэй нэг хүнийх нь түүх нэг байгаа байхгүй. Тэгээд тэр эмэгтэй тэгжсэн би залуу байж байхдаа би 5-6 настай байхдаа би хүчинд дүүлж исэн. Манай аав ээж ах их ч одоо бүр багаасаа бид нарыг төрөхөд бидний амьдралын уур амьсгал айгүй ядуу байсан тий. Би энийг үгээр иддэг байсан, доромжилдаг байсан, emotional bully, emotional одоо violence гэдэг юм чинь одоо янз янз байгаа дагч хүчирхийлэл гэдэг юм тий. Үгээр хүнийг хүчирхийлэх, үзэл бодлоор хүчирхийлэх, тий, сэтгэл санаагаар доромжлох, мөнгө санхүүгийн хувьд хавчлага үзүүлэх, сексийн хувьд доромжлол үзүүлэх, энэ бүх маш олон янзын сэтгэл санааны тэр хүчирхийллийн ертөнцийн дотор би өссөн. Тэгтэл энэ номынхын түүхийг би уншаад яриад шүү дээ тий. Бас давхар. Тэгээ ярьж байхдаа тэр дотор би 5 настайгаас эхлээд хүчиндүүлж тий эрэгтэй хүний хүчирхийлэл дотор амьдрах ёстой байна гэдэг ойлголттой амьдрсан байна. Гэтэл би нас яваад ирэх тусмаа би өөрөө тэрнийхээ төлөө файт хийгээд тэр ичүүртэй нөхцөл байдлаас би өөрөө яаж юу ч буруу юм хийгээгүй гэж би юм нэг жоох охин байж яагаад би хүчиндүүлээд байгаа юм. Би яагаад энэ эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс хоорондоо муудалцаад мөнгөний төлөө эмэгтэй хүнийг доромжлоод аавыгаа ээжигээ зодуулж байгааг хараад би уйлж исэн. Аавыгаа арх уугаад ч юм уу одоо хар тамхинд орчоод янз янзын асуудал орчоод явж байхыг би хараад миний сэтгэл өвдөжсэн. Эргэн тойрны байж байгаа хүмүүс энэ байдлаасаа гарцгүй болоод ингээд шаналаад явж байгааг би хараад би айжсэн. Миний зүрх сэтгэл их өвддөг байсан гэд түүхээ ингээд ил тодор ярьж байгаа байхгүй. Одоо би харахаар энэ хүмүүсийн тэр ичүүртэй байдал дотор амьдарч байгаа түн бум монголчууд байгаа байхгүй. Тэр хүмүүсийн нөхцөл байдалд байж байгаа гэсэн тэрийг ичээд хүмүүс намайг юу гэж хэлэх юм бэ гэж удаад өөрийгөө дараад
хорцсон хүмүүсийн амьдралын түүхийг би энэ номоос уншаад байгаа юм шиг байгаа хгүй. Тэгээ эргүүлээд харахад энэ амжилтанд хүрсэн байж байгаа хүмүүс зөвхөн Англид байж байгаа ч юм уу, Европч байж байгаа юм уу болоод ингээгүй. Яг Монголд байж байгаа Монголын нөхцөлд амьдарч байгаа залуучууд, монголчууд өөрсдөө одоо монголчуудаас өөр хүмүүс яваад идэг гэж боддог. Гэтэл энд байж байгаа entrepreneur, амжилтанд хүрсэн хүмүүстэй уулзаад ирэх тусмаа яг монголчуудын туулсан амьдралыг туулсан хүмүүс өнөөдөр энэ бизнес хийгээд амжилтанд хүрээд юм хаваалцаад байна шүү дээ. Өнөөдөр ийм учраас бид нар нэг гайхамшигтай том ертөнцийг бид нар харж чадахгүй байгаа. Тэрний юу вэ гэхээр чиний одоо байж байгаа ичгүүртэй гэж бодоод байгаа нөхцөл байдлыг туулаад өнгөрцөн entrepreneur-уудын амьдралын түүхийг бид нар түүхээр дамжуулаад Монгол залуучуудаа entrepreneur болох, одоо өөрийнхөө амьдралыг шийдэх, тэр баян зам руу орох, тэр ядуу амьдралаас, тэр хэцүү амьдралаас, тэр оюуны хязгаартай амьдралаас, тэр нэг сэтгэлээр унсан, би юунийгээ буруутгасан, шүүмжилсэн, би юунийгээ эдсэн, би юунээсээ юм дайрсан, нэгсэн, тэр өөрийнхөө мэдгүй байгаа, чадахгүй байгаа гэмээр бусдаас авах гэж шуналтж байгаа, бусдаас олж авах гэж дайрч байгаа, тэр дайралтыг давж гарах ухаамсар тэр орон зайг бид нар бий болохын төлөө манай тасгалжуулалтын актем ажиллаж байгаа байхгүй. Тэгээ ийм нэг гайхамшигтай нэг юм болоод байгаа. Тэгээ тэр утгаараа би одоо өнөөдрийн өгөх гэж байгаа миний мессеж, та нарт өгөх гээд байгаа мессеж бол ичмээр байдлаасаа битгий хичээ. Ичмээр бай, бид нар ичих шаардлагагүй юмнаас ичээд ичих ёстой юмнасаа бид нар ичихгүй байгаа хгүй. Хүнийг бид нар дайрч байгаагаас ичихгүй байна. Хүнийг өөрийнхөө дутуу ойлголтоор доромжилж байгаа хүчирхийлэл, бусдад хүчирхийлэл, мөнгөний, санхүүгийн, үр хүүхдийн, гэр бүлийн, архитектийн янз янзын хүчирхийллээр бид нар бусдыг доромжилж байгаагаасаа бид нар ичихгүй байна. Бусдын хараанд хариу өгччээд өөрийнхөө эрх мэдлийг алдчихад бид нар тэрнээс ичээд байгаа байхгүй. Чи буруу юм хийгээг бол чи тэрнээс ичихсгүй гэдэг мессежийг. Чи хэрвээ зөв юм бодоод байгаа бол зөв юмныхаа төлөө зогсоод ичгүүгээр зогсож сураач гэдэг мессежийг би өнөөдрийн лайваар өгöd байгаа. Зүг биз дээ тий. Энд үзэж байгаа хүмүүс таалагдж байна тий. Вау гинэ баярлалаа. Гэтэ яг нэг ийм том монголчуудын ертөнцид асар их буруу зөрчилдөөн явж байна, асар их буруу ойлголт явж байна, өөрсдийгөө буруу явж байгаа ичмээр байдал байж байгаа гэж бусдаас юм шаардж байна. Бид нэр ичмээр байдал гэж хэлээд байгаа нь бусдыг дайранд оромжилж байгаа, өөрөө дутуу ойлгочоод, өөрөө юмыг мэдэхгүй ээжэж, өөрийнхөө мэдэмхий ирж хүнийг дайрч, доромжилж чихийн зайл, чам шиг одоо хүн ингэж явахгүй, ингэж бусдыг доромжилж байгаасаа бид нар ичихгүй байна. Бусдыг дайрч байгаа, бусдыг өгөөсгөж байгаагаасаа бид нар ичихгүй байна. Бусдын хийсэн зүйлийг үнэлэхгүй, чи хинч биш, чиний юм хямдхан, тийм байх ёстой, ийм байх ёстой. No, чи хийж үзээгүй бол чи ямар байх ёстойг чи мэдэхгүй, дүрмийг нь чи мэдэхгүй. Чи өөрөө хийж бүтээгээгүй бол чи өөрөө залхуу байсан бол бусдыг бид нар доромжлохдоо өөрсдөө залхуу хүмүүсийг хараад байгаа юм шиг бодоод байгаа байхгүй. Би бусдыг юмыг бүтээгээд яаж байгаа. Одоо entrepreneur гэдэг залуучууд орж ирээд юм хийхлээр юм хийцэн юмараа бахархах биш, хийж чадахгүй байгаа юмнасаа айгаа зутаагаад байгаа байхгүй. Нэг тийм сонин яриа ертөнц явагдаад байна. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө хийхгүй байж байгаа хэсгүүдээс айж ичиж яваад өрөөл бусдыг атаархаад өрөөл бусдын юмыг доромжлоод байгаа. Гэтэл яг амьдрал дээр бид нар өөрсдөөс ичих ёстой юм яг юу юм бэ? Бидний ичих ёстой юм бол би буруу юм хийж байгаагүй одоо өөрөө юм хийгээгүй ээжэж бусдыг шүүмжилдэхгээсээ бид нар ичих ёстой. Өөрөө юм чадахгүй бол би өөрөө суралцах ёстой гэдэг ямыг хариуцлага үүрхээсээ өмнө бусдыг надад заасангүй гэж бэлэнчилж байгаа тэр юмнасаа бид нар ичих ёстой. Бид нар нийгэмдэр би өөрөө одоо оролдож үзег тоглог болоод байгаа юм чинь би бүтээд байгаа юм чинь гэж худлаа маск зүүдэг тэр юмнасаа бид нар ичих ёстой. Өөрийнхөө үний ямыг худлаа ярьж өөр хүнд очиж манжилж тоглож байгаагаасаа бид нар ичих ёстой. Ичих ёстой юмнасаа бид нар ичих биш, ичих ёсгүй юмнасаа ичээд байгаа байхгүй. Ичих ёсгүй юм чи юу вэ гэвэл чи зөв юмны төлөө зогсож байгаа бол тэрнээсээ ичих ёсгүй. Чи зөв юмд итгэцэн үнэхээр зөв юм хийх гэж байгаа бол чи тэрнээсээ ичихсгүй. Чи тэрийг илүү ил тод яриад, ил тод дуураад, ил тод хуваалцах хэвээр. Өчигдөр надтай ярьжсэн тэр бүсгүй тэгж байгаа байхгүй. Моника нэг юм байгаад байна. Би багтаа байхдаа энийг хийхээс өөр аргагүй байсан. Яагаад гэвэл миний эргэн тойронд байжсэн ирчүүд ихэнх нь эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг эрэгтэйчүүд байсан. Би эрэгчүүдийнхээ хайдаг байсан. Ирчүүдээс би айж өссөн учраас, ирчүүдийнх дургу үзэн ядалтаар өссөн учраас би 2-3 эрэгтэй хүнтэй нөхөр болъё сууя тгий гэж хаад тэр эрэгтэй хүний хүчинд давтагдсандаа болоод тэр хүний хүчинд итгээд би
өөрийнхөө үзэл бодлыг, өөрийнхөө ойлголтыг, өөрийнхөө сайн сайхан бүх юмыг тэр эрэгтэй хүнд зориулахгүй бол болохгүй гэж бодоод явдаг байсан. Тэгээ явж явах явцдаа би хараад байсан чинь нэг л биш яа, бас л болохгүйсэн. Би өөрийгөө ичхүүртэй байдал, би хүчрхийлдэг, хүнд хүчрхийлүүлдэг, би хүнд зодуулдаг, ийм хүнд амьдралтай, ядуу амьдралтай байж би ичихгүй бол болохгүй штэ гэж хэлээд би өөрийнхөө дуугаа хэлэх ёстой үнэн үгээ би нуудаг байсан. Би айдаг байсан, ичдэг байсан. Тэ? Тэгтэл амьдрал дээр гарч ирээд би ингээ бодоод байгаа байхгүй. Жинхэнэ миний ичих ёстой юм уу? Миний ичих ёстой юм энэ биш. Миний ичих ёсгүй юмнасаа би ичээд байна. Би хүчрхийлүүлсэн гэдэг чинь миний ичих ёстой юм биш юм байна. Намайг доромжилж байгаа хүмүүс ичиж амьдрах ёстой болохоос биш, доромжлуулсан хүн ичиж амьдрах ёсгүй юм байна. Би өөрийнхөө ичхүүртэй байдлаас гарахын тулд өөрийнхөө ил тод одоо өөрийнхөө шаналаад байгаа зүрх сэтгэлийг ойлгож, ухаарч, өөрийгөө хайрлаж, хамгаалж, тэрнийхээ төлөө өөрийгөө хамгаалах дуу хоолойныхоо төлөө зогсож сурах хэрэгтэй юм байна. Тэр юм ичхүүртэй байхаасгүй. Тэрний дуу хоолойг яриад явж явах хүчтэй би хүч чадалтай болж гэлсэн. Тэрний хэмжээгээр би хүчиндүүлсэн намайг ийм хэцүү байдалд оруулаад тийм учраас би өөртөө итгэлгүйгээс байдлыг бий болгоцсон. Тийм учраас би 2 3 эрэгтэй хүнтэй суугаад гэр бүлтэй би болоогүй, гэр бүлийнхаа хүнээс салаад доромжлуулаад мөнгө төгрөгийн санхүүгийн хүнд байдлуудад орж явахдаа би дандаа тэр эрхчүүдийг буруутгах байсан. Эргүүлээд би өөрийгөө намайг энэ эрхтэн хүн хамгаалах ёстой гэж би боддог байсан. Гэтэл яг үндэ энэ миний буруу бодол байна. Би өөрийгөө ичхүүртэй байдалд аваачсан гэдгийг сонголтуудыг хийцэн юмнасаа би ичиж хэлсэн. Би өөрийнхөө буруу юмнуудаа ойлгоод ухаараад тэрийг зөв болгох арга замаа хийгээд явж явах мөчтөө би жинкнээсээ би юунасаа ичих ёстой юм бэ? Юугаа би ил тод гарах ёстой юм бэ? Тэ? Миний ичих ёстой юм бол миний өөрийн хийсэн алдаа. Тэ? Би алдаанаасаа ичих ёстой. Би алдаагаа дахиж давтахгүй төлөө би ухамсарлах ёстой. Тэрийг зөв болгох юмнуудаа хийх ёстой. Гэхдээ би буруугүй байж ах тохиолдолд хохирогч болоод юм уу? Хэн нэгний доромжилт юм уу? Хүчирхийлэлд өртсөн тохиолдолд би тэрнээс ичихсгүй юм байна. Би тэрийг ил тод ярьж тэр хүмүүсийг ичхүүртэй байдлыг нь илчлэх ёстой юм байна. Эсрэг утгаараа. Гэтэ тэр хүнийг ичлэх ёстойдоо биш. Тийм байдал байж байгаа маш олон ичхүүртэй байдалд, ичхүүртэй хүнд нөхцөлд хохирчээд байж байгаа хүмүүсийг аврахын төлөө би аврагч байх ёстой юм байна. Би өөрийнхөө авралыг би тунхаглах ёстой юм байна. Өөрийнхөө чаддаг юмыг, өөрийнхөө зөв ойлгоцсон юмыг тэр хүчирхийлэл байжсэн нөхцлөөсөө би яаж гарсан бэ? Би тэгэхээр ичих ёсгүй юмнасаа ичих биш. Тэ? Ичих ёстой юмнасаа ичиж сурсан. Тэ? Өөртөө гаргах ёстой зоригийг би гаргаж эхэлсэн. Тэр мөчөөс миний амьдралд миний юмнууд өөрчлөгдөж эхэлсэн. Энэ нэг яриаг ярьж байгаа. Тэгэд энэ надад бол айгүй инспирэшнл гайхамшигтай түүх. Та нарт яг ямар юм, та нарт одоо яг таалагдж байна энэ яриа. Тэгээд маш олон хүмүүс ичих ёстой юмаа ичихгүй. Ичих ёсгүй юмнасаа ичээд байгаа байхгүй. Ичих ёсгүй юмнасаа ичиж байгаа хүн яаж өөрийнхөө гайхамшигтай юмыг буруу татаад байгаа байхгүй. Би одоо миний бизнес гэдэг хөтөлбөр яваад манай хөтөлбөрүүд дээр манай 30 хоногийн аянд ч бай маш олон хүмүүс гайхамшигтай хүмүүс үрж ирдэг тий. Та нар мэдж байгаа 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аян дотор ичхүүртэй нөхцөл байдалд орсон. Гэхдээ тэр хүмүүс амар зовиртой, айцтай өөрийнхөө тэр ичхүүртэй байдлыг давж гарах итгэл байхгүй, өөртөө итгэх итгэл байхгүй байгаа байхгүй. Гэтэл яг үндэ тэрийг илааршуулах, тэрийг ангаах, тэр орон зайг бүрдүүлэх нь ичхүүртэй байдлаас гарахт нь маш хэрэгцээтэй байдаг. Тэр хүнийг ойлгодог, тэр хүнийг эдгэх, тэр зүрх сэтгэлийг шархлаад эдгэх орон зай маш чухал байдаг. Ичхүүртэй байдалд орсон байж байгаа хүн, өөрөө хүнд доромжлуулаад, өөрөө хүнд хэцүү байдалд орсон байж байгаа хүн өөрөө ганцаараа зогсох чадваргүй байдаг. Гэхдээ бид нар тэр чадварыг олохын тулд, тэр итгэлийг олж авахын тулд манай дасгалжуулалтын агтаа манай хөтөлбөрүүд явагддаг байгаа. Энэ хөтөлбөрт орж ирж байгаа хүмүүс маань ургаад байгаа юм шиг байгаа хгүй. Нэг гайхамшигтай өөрчлөлт гараад бид нар өнгөрсөн 9 сарын 1-нд хамгийн анхныхаа сюрприз онлайн уулзалтыг хийсэн. Тэгэл онлайн уулзалт хийгээд дуусаагүй байж тал манай залуучууд өөрсдийнхөө ингээл амьдралын түүхээрээ инспирэшнл өөрийнхөө блогийг юмаа хуваалцъя, барья гэдэг ингээ гайхамшигтай даймондууд нь бүр ингээд аюу хүчтэй ингээд энергиуд биднэрт мэдрэгдээд байгаа байхгүй. Энэ маань бидний бахархлыг үнэхээр гаргаж ирж байна. Яагаад гэвэл энэ хүмүүс юу ч буруу юм хийгээгүй ээж ичих шаардлагагүй байгаа байхгүй. Юу ч буруу юм хийгээгүй ээж бид нар зоригтой зогсох юм байна гэдэг инспирэшнийг, тэр хүч чадлыг бид нар олж авч байгаа. Энэ хөтөлбөр дотор байж байгаа бүх залуучууд гайхамшигтай. Яагаад гэвэл энэ хүмүүс өөрийнхөө үн цэнийг үнэлээд энэ хөтөлбөрт ороод ирсэн. Би өөртөө зориулаад цаг зориулъя, өөртөө зориулаад хөдөлмөрлөе, өөртөө зориулаад мөнгөө зориулъя, өөрийнхөө төлөө, өөрийнхөө ирээдүйн төлөө би хөрөнгө оруулалтыг. Би өөрийнхөө ирээдүйг би баталгаатай болгоё
гэдэг зорилгоор манай залуучууд орж ирсэн. Тэгээ орж ирэхдээ тэр хүмүүс ямар нэгэн дутуу байгаа ямыг бид нар нөхөж орж ирээд ямар нэгэн ичмэр ч юм уу хэцүү байдал байж асан юмнуудаа заримнуудаа хуваалцж байгаа мессежийг сонсоод бүр хайр үрээ зүрх сэтгэл бүр ингээд мэдрэгдээд байгаа байхгүй. Тэр гайхамшигтай моментуудыг бид нар одоо энэ хөтөлбөр дотроос мэдэрч байна. Энэ жилийн хөтөлбөрт миний бизнес гэдэг хөтөлбөр чи хоцорсон болвол уучлаарай гэж лээ. Одоо бид нар яг хаалгаа хаацсан маш олон хүмүүс ингэж байгаа. Би зарим хүмүүстэй яасан хоцорсон хүмүүс байна. Уучлаарай одоо тий амжаад ороод ирсэн бол сайн байна гэж пост хийж байгаа зарим хүмүүс гэж баталгаа хаанаа баталгаа байх хэрэгтэй үстэй. Одоо амжилтанд хүрсэн хүмүүс байгаад байна уу гэж асууж байгаа. Гэтэл яг цагаат бол тэр баталгааг өөртөө өгөх зориг ухаан тэр хүн дутагдаад байгаа байхгүй. Маш олон хүмүүс ийм байгаа. Хөтөлбөрт орж ирэхээс өмнө одоо Моникагийн одоо дасгалжуулалтаар ч юм уу Моникагийн хөтөлбөрт яваад амжилттай явж байгаа хүмүүс хаана байна? Хэн байгаад байгаа нь тэр мундаг хүмүүсээ харуулаач гэв. Гэтэл манай хуудасаар дүүрэн, манай вебсайтаар дүүрэн, манай сайтаар дүүрэн, манай YouTube-ийн сувгаар дүүрэн манай хөтөлбөрт ороод амжилтаа өөрчлөөд амжилтанд хүрээд юмыг ойлгочоод хуваалцаад байж байгаа залуучууд яриад байгаа байхгүй. Гэтэл тэр баталгааг өөртөө өгөхөөсөө айж байгаа, эргэлзэж байгаа хүмүүс тэр хаалганы ард үлдээд байгаа. Би тэрэн дээр тэр бол чиний өөрийн чи ичих ёстой гэсэн байхгүй. Чи өөр бусдаас баталгааг нэхэх биш, чи өөртөө баталгааг өгч сурах ёстой байхгүй. Чи бусдад өөрийнхөө ирээдүг даатгах байгаа биш байхгүй. Чи надад даатгаад хөтөлбөрт орж ирж байгаа биш байхгүй. Чи өөртөө баталгааг олохын төлөө өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа. Чи өөрийнхөө ирээдүйн төлөө инвестмент хийх юмнасаа ичих ёстой байхгүй. Фокус хийх ёстой байхгүй. Чи өөрийнхөө ирээдүйд шаардлагатай баталгааг олохын төлөө чи өөрийнхөө шаардлагатай гэдэг өөрчлөлтийг хийж байгаа. Тэр утгаараа хаалганы ард баталгаа нэхэд үлдсэн хүмүүстэй хэлчихье. Яг цагаад бол баталгаа гэдэг ямыг бид нар хангалттай манай хөтөлбөр өгдөг. Хамгийн гол нь тэр баталгааг таниад олж авахын тухайн хүний оюуны мэлмий зүрх сэтгэлийн нээлттэй байдал, юмыг харах үнэн зөвөөр нь юмыг ичих ёстой юмнасаа ичиж, ичихгүй юмнасаа ичихгүй байх зориг ухааны чинь би чамд өгöd байгаа. Тэр ухамсарыг гаргаж ирэх орон зайд бид нар ярьж байгаа. Тэр шийдвэрээ гаргаад өөртөө би хөрөнгө оруулахад билээ, өөртөө би цаг зориулахад билээ, өөрийнхөө төлөө би хөдөлмөрлөөд амжилтанд хүрэх шаардлагатай бүх юмаа би хийх бэлэн гэж байгаа хүмүүс бүгдээр хөтөлбөрт ороод ирдэг. Энэгээр л бид нар ялгаатай. Би хүнийг насаар нь ялгадаггүй, би хүнийг баян байна уу, ядуу байна уу гэдгээр нь ялгадаггүй. Би хүнийг ямар амьдрал туулсан бэ? Чи багтаа хүчндүүлж ирсэн үү? Чи одоо ядуу аав ээж чинь чамайг доромжилж ирсэн үү? Тэ? Ах эгч чинь нөхөр чинь чамайг зодож ирсэн үү? Салсан нөхөр чи одоо яаж ирсэн? Ямар хэдэн үнэтэй сууж ирсэн бэ? Салж ирсэн бэ гэдгээр чинь би хүнийг дүгнэдэггүй. Ямар боловсралтай бай, ямар мэрэгжилтэй вэ гэдгээр чинь би хүнийг дүгнэдэггүй. Надаа манай хөтөлбөрт ганцхан шанс л гэдэг, ганцхан шүүлтүүр л гэдэг, том шүүлтүүр. Тэр нь юу вэ гэхээр чи амьдралаа өөрчлөхөд бэлэн үү? Амьдралаа өөрчлөхөд төлөө чи би 100% өөрийгөө дайчлахад бэлэн үү? Өөрийнхөө төлөө би хариуцлага хүлээхэд бэлэн үү? Тэр нь бэлэн болов чи хаанаас ч ирсэн бэ? Хэдэн настайч вэ? Аль улсад амьдарч вэ? Хэдэн одоо ямар туршлагатайч вэ хамаагүй ороод ир гэдэг ямыг л өгдөг. Энэ шалгуурыг даваад гарч байгаа хүмүүс өнөөдөр ич хитэ амьдралыг мэдрээд явж байна. Энэ шалгуурыг даваад явж байгаа хүмүүст бол амьдрал үнэхээр хязгааргүй гайхамшигтай ич хитэ ертөнц болоод хувирах шанс байгаа юм. Миний бизнес гэдэг хөтөлбөрийн ялгаа бол энэ. Дасгалжуулалтын академи манай бүх хөтөлбөрүүд хүмүүсийг өн зүс, баян ядуу, нас зүстэй бүх юм боловсрлоор нь бид нар ялгадгүй. Хөөрхөн байна уу, царайлаг байна уу, ерөөсөө хамаагүй. Хөлгүй байна уу, доголон байна уу, хилгүй байна уу, тэ? Одоо хөгжлийн бэрхшээлтэй байна уу хамаагүй. Аль болох чаддаг бол тэр хөтөлбөрөөсөө чаддаг юмнуудаа олж аваад үлгэж аваад өөрийнхөө боломжуудыг ашиглаад бид нартай зэрэгцээ тоглож чадчихлаа бол хамаалга. Тэ? Тэр хүн өөрийнхөө нөөц олцоог өөрөө зөв ашиглах арга ухаанаа олж чадна гэдэгт бид нар итгэдэг. Тэр хэмжээгээр бид нар ажилладаг байна. Тэгэхээр ийм байгаа байхгүй. Манай хөтөлбөрт ороод ирсэн маш олон хүмүүс яг энэ нийчүүдийг мэдрээд байна. Тэгээ миний гарах гээд байгаа юм нь юу вэ гэхээр яг Owls to Peacock гэж энэ залуугийн яриад байсан мессежийг ярьж байгаа байхгүй. Тэгээд өчигдөр би энэ уулзалтанд хийсний дараа тэр яриа хийсний дараа харах замдаа яг дотроо тэгж бодож ирсэн. Энэ яг entrepreneur-уудын тоглох орон зай байгаа байхгүй. Бид нар урд нь байгаагүй цоошин ертөнц рүү бид нар алхаж эхэлж байна. Entrepreneur-уудын хийж байгаа юмнууд юу вэ гэхээр хүмүүсийг ангаах, ухамсартай төвшингийн шин сэтгэлгээ, шин ертөнц рүү харилцах тэр харилцааг бид нар бий болгож өгч байгаа юм байна. Entrepreneur-ууд яаж ийна гэхээр одоо энэ залуу ингэж байгаа байхгүй. Тэр бүсгүй надад хэлэхдээ ингэжсэн. Би ганцаараа хэрвээ энийг яваад байсан бол айгүй хэцүү байх байсан. Гэтэ намайг
над шиг адилхан хүмүүс амжилтанд хүрсэн байна. Над шиг хэцүү ичгүүртэй нөхцөлд байж исэн хүмүүс амжилтанд хүрсэн байна гэж бодохлоор надад би ч гэсэн чадах юм байна гэдэг итгэл их гарч ирж исэн. Тийм учраас ямар ч нөхцлөөс ирсэн байх хамаагүй би бусдад ялгагдахгүйгээр ичгүүртэй байдалд орохгүйгээр намайг ойлгодог, намайг хүндэлдэг, намайг зөв хайрладаг, намайг байгаагаар нь ойлгодог тэр хүмүүсийн орчинд би орчуул гэж цэцгэлж чадах юм байна гэдгийг харж ирсэн. Би энэ түүхийг гаргаж ичгээд амархан биш шүү дээ. Би багада 5 настай байхдаа хүчндүүлсэн гэдэг яриад ярихад хүмүүс намайг юу гэж хэлэх бол гэдэг айдас маш их байгаа. Чи 5 настай одоо ямар өвдөлттэй юм бэ чи? Чи ямар амар юм бэ те? Танаа одоо чамаа хүчинжсэн тэр эрэгтэн хүн айх биш. Тэр одоо 5 настайдаа хүчндүүлжсэн тэр жоохон охин айж амьдрах ёстой юм шиг болчиход байгаа байхгүй. Тэр юмныг бид нар өөрчлөлтийг харах хэрэгтэй. Хин найж хин ничиж амьдрах ёстой юм бэ? Хин зөв дуудаагаар алхаж амьдрах ёстой юм бэ? Бид нар тэрний ялгааг бид нар харж сурах хэрэгтэй. Хүнд хүчндүүлээ ч юм уу хүнд доромжлуудад өнгөрсөн юм хугардаг юм бишээ. Хугарах ёсгүй. Тэр үнэн зөвийг бид нар харах ёстой байгаа даа. Үн цэнтэй юм яг юу юм? Мөнгө юм уу мөнгө бишээ. Үн цэнтэй хүн өөрөө үн цэнтэй учраас тэр үн цэнээ бүтээж тэр үн цэнээ мэдэрч тэр үн цэнийхээ гайхамшигыг гаргаж амьдрахын төлөө хүн ганцхан удаа амьдрдаг. Бид нар удахгүй өхөн би одоо хэдэн жилийн дараа өхөн угаасаа ойлгомжтой. Дахиад 50 жил амьдрч чадвал сайн байна. Дахиад 100 жил амьдрч чадвал сайн байна. Гэтэ тийм хэмжээний насыг насалсан, наслах хэмжээний хувь тавил надад байвал сайн байна. Гэтэ би өөрийнхөө чадах хэмжээгээр өнөөдөр би амьд байгаагийн зүгээс өвхөөсөө өмнө гэдэг юм уу те дахиад 50 жил би мессеж шеэрлэх байх гэдэгтээ би итгэлтэй байна. Гэтэ би өнөөдөр ямар ч хэлсэн амьд хүн байгаагийнхаа зүгээс амьд ухамсараар ухаантай байгаагийнхаа зүгээс энэ мессежийг би чамд хүргэе гэж бодож байна. Тэгээ энэ мессежийг сонссон байж байгаа хүмүүс маань яг энэ мессежийг хүлээж аваад нэрээ надад яг ийм штэ гэж бодоод өөрийнхөө дуудлагыг харж байгаа бол би чамайг миний бизнес гэдэг хөтөлбөрт бүртгүүлээд ороод ирэхэд чамд оройтог байна. Яг ганцхан өнөө маргааштай бүртгүүлээд амжаад ороод ирвэл сайн байна. Чадахгүй бол санаа зовлтгүй манай 30 хоногт амьдралаа өөрчлөе. Намайг огт мэдгүй байж байгаа хүмүүс энд үзэж байгаа бол 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд үнгүүгээр оролцох боломж байгаа. Миний энэ одоо видеоны тайлбар дотор Моника Бацк.com гэдэг вебсайтыг өгсөн байгаа. Тэр вебсайтны товчлуур дээр дараа вебсайт руу ороод өөрийнхөө имэйлийг зөвөөр өчөөд, нэрээ зөвөөр өчөөд тэгээ бүртгүүлчих заяа. Тэгэх юм бол чамд элдэг анзын асуудал байхгүй. Чи зөвөр бүртгүүлээд ороод ирсэн бол заавраа сайн уншаад л учрыг ойлгочвол чамд имэйл 7 хоног болгон өдөр болгон имэйлүүд орж ирнэ. 30 хоногийн туршид чи өдөр болгон 30 өөр хүний амьдралыг хүлээн авч сонсно. Би чамд үнгүү цахим ном бэлтгэсэн байгаа. Хариуцлага хүлээх хийчихэд гээд үнгүү цахим номыг бичсэн байна. Тэгээд чи тэр цахим номыг өөрийнхөө компьютер дээр юм уу гар утсан дээрээ шууд татаж аваад үзээд уншаад танилцаад тэрнээс өөртөө хэрэгцээтэй байгаа яг жинхэнэ өөрийнхөө өмнө амьдралынхаа өмнө хариуцлага хүлээхийн нийчидийг суралцаад авчиж болж байна. Тэгвэл чамаа гайхамшигтай энэ ертөнц рүү ороход чинь бас нэг юм алхам урагшлан гэдэгт итгэлтэй байна. 30 хоногийн аян чинь дуусан гут нь бид нар яаж нэг 7 хоног болгон миний энэ Facebook live-ууд миний хийдэг одоо янз янзын мэдээллүүдээс чи хоцрохгүйгээр байнгын үнгүй зөвлөмжүүдийг авах боломжтой байгаа даа. Би тэгэхээр тэр юм руу бүх одоо монголчуудаа зориулж миний цагаа зориулаад инвестмент хийж байгаа миний хөдөлмөр, миний зүрх сэтгэл, миний одоо олон жил ажилласан амьдэрсэн бүх юмний ичээ чамд нөлөөлөх шанс нь энэ дээр байгаа даа гэж би хараад байгаа байхгүй. Тэгэд энэ утгаараа би 30 хоногт одоо яг энийг үзэж байгаа хүмүүс бүгднийг шеэр хийгээрэй хэлчихье те. Хайртай хүмүүстэй хуваалцаараа энэ видео мессежийг одоо жишээл гэр бүлдээ хүчндүүлжсэн, хүчрхийлжсэн, аригчин аавтаа ээжтэй байжгаад, ах эгчтэй байжгаад доромжлуулжсэн тэдний үгэнд тэдний хүсэл эрмэлзэлд автаж өөрийнхөө амьдралыг эвүүт хичээсэн хүүхдүүд ч байна, нас биед хүрсэн ч хүн байна. Өөрөө амьдрал дээр гараад яг аав ээжийнхээ амьдралыг хараад айдас өртсөн байж байгаа бүх хүмүүст энэ мессежийг хүргэхэд туслаарай заа. Тэгэхээр ичгүүргүй амьдрал, ичгүүртэй юм шиг амьдралд амьдраад байгаа юм шиг өөрийгөө дарж боогоод идэг айдснаасаа болоод өөртөө итгэлгүй болцсон байж байгаа залуучуудад энэ мессежийг хамтдаа өргөчээ. Энийг шеэрлээрээ тэр хүмүүсийг таг хийгээрээ тэр хүмүүсээ 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд ураад оролцуулаарай заа. Тэр хүмүүс чинь айжандаа яах вэ гэхээр нэг л мэдхэд бидний хэлээд байгаа шиг те нөгөө ичгүүртэй амьдралыг биш ич хитийн амьдралын ертөнц рүү орох боломж байгаа даа. Гоо сайхнаа аз жаргалаа хийсэн бүтээснээрээ хэний ч өмнө айжшгүйгээр дийлгэж одоо ертөнцийн тэр гайхамшиг өөрөө өөртөө бүтээж ертөнцийн тэр гайхамшигыг өөрөө өөртөө өгч сурах тэр гайхамшигтай аянд би бүх хүмүүсээ урьж байна. Яа. Солонго Мөнхбаатар вау яг үнэн гинэ яс хөөрхөн шүү. Отгоо сайн байна уу? Анжелов сайн байна уу? Сайн уу? За одноо отхон дэгж байна. Вау сайхан зөвлөгөө байна гэж байна.
оюун цэцэг сонирхол сайн thank you гэж энэ сайн уу бүртгүүлсэн баталгаажуулах имэйлээ хүлээж байна гэнэ. Хүлээх юм байхгүй бүртгүүлсэн момент дээр чи ирсэн байгаа. Имэйлээ бичихтэй хүмүүс имэйл чи ирэхгүй байгаа юм шиг санагдвал спамаа шалгаараа. Тэгээ бас нэг юм байгаа даа. Маш олон монголчууд энэ манай монголчууд амар хаанг шүү заяа. Имэйлээ бүртгүүлэхдээ алдаатай биччихүү зөв байна уу гэдгийг шалахгүйгээр амар хаанг бичдэг. Үг үсгийн алдаатай биччихвэл имэйл чи очихгүй. Имэйлээ буруу биччихвэл имэйл чи очихгүй шүү заяа. Имэйл заавал очно урд нь бүртгүүлсэн болоод дахиж очихгүй тэр бол ойлгомжтой. Бүртгүүлээгүй хүмүүс болвол бүртгүүлэхдээ имэйлээ зөв бичээрэй. Ганцхан юм зөв бичих юм бол чи тэр ороод ирэн заяа. Наран гарав гэж их хэрэгтэй сэдв байна. Баярлалаа. Мундаг шүү Моникех чи амжилт хүсье гэж байна. Яс. Баярлалаа. За алтан чимийн их төр сайн вау үнэхээр мундаг бүсгүй шүү гинэ баярлаа. Ойр зав их муу байлаа оноо тэгж дээ интернетийн чачаал их байлаа. Маш ухаалаг зөв сайхан зөвлөгөө өгдөг шүү баярлаа гэж байна. Хөтөлбөрт оролцсон үнэхээр гайхалтай байсан. Өөрийн ирэхгүй сэтгэл догдолсон танаас зөвлөгөө авмаар л байна гинэ. Яс. Отгонч баярлаа болорц бооги тий. Тэгээд надад ганцаарчсан дасгалжуулалт авч бол манай сайт руу ороод амьдралын дасгалжуулалт гээд товчлуур дээр дараад бүртгүүлээд төлбөртөө яаж болно. Одоо миний бизнес гэдэг хөтөлбөрт орж амжихгүй үлдсэн ч юм уу тунаад үлдсэн байгаа зарим нэг хүмүүс надад ганцаарчсан дасгалжуулалт авах боломж байгаа. Би энэ ноныг дуустал 12 сарын 31 хүртэл хугацаанд миний дасгалжуулалтын төлбөр маань 2 сая төгрөг байгаа. 2020 оноос эхлээд миний дасгалжуулалтын төлбөр 3 сая төгрөг болно. Тэрнээс өмнө амжаад өөртөө сая төгрөг хэмнээд авахыг хүсэж байгаа хүмүүс одоо энэ 9 сараас 12 сарыг хүртэл хугацаанд дасгалжуулалтын гэрээ хийгээд аваарай заяа. Окей. За бүжин Раби сайн байна уу? Моника би яг одоо бүртгүүлэх гэж байна хөтөлбөрт гинэ. За тэгээрээ бүртгүүлээд ороод ир. За миний бизнес гэдэг хөтөлбөр 5 сая төгрөгийн үнэтэй байгаа. Яг одоо манай сайтаар дөрөв Facebook live хийсэн сайтаар дөрөв манай тэр хөтөлбөрт оролцох бүртгүүлэх линк байрлалцсан байгаа. Манай энэ Facebook хуудасаар дөрөв байгаа. Манай YouTube сувгаарч гэсэн хайвал олдно. Тэр линк нь хангалттай тайлбарлсан байгаа. Маш олон хүмүүс тайлбарлаад ярьсан. Гой яриануд байгаа. Тэр Facebook live-ууд энэ дээр ярьж байгаа хүмүүс өмнө байхгүй юу? Амьдрал дээр өөрөө өөрчлөлтөө хийгээд ичидийн мэдрээд та нартай хуваалцаж байгаа. За тэгээд тэрийг хараад итгэж чадахгүй эргэлзээд байвал өөрөө л мэд явсан нохоо яс 100 гэдэг өөрөө оролдож үзэхээс нааш гадна тойроод эргэлзээд яваад байвал насаараач тэрэн дээр байна. Маш олон юм хар нэг олон удаа сонсохоор нэг үз гэж ярьдэн шүү дээ тий. Тэгээд би тэрийг хэлэх байна. Маш олон хүмүүс өөрсдөө яг мэдэрч үзээгүй болохоор эргэлзээд тэнэлзээд гадна талд нь баталгаа нэхэд яваад ээж магадгүй. Тэгэхээр нэг удаа өөртөө зориулаад баталгаа өгөх гээд үзэхгүй. Тэ энэ үний юм худлаа юм уу? Эсвэл би өөр амьдралаараа мэдэрч үгүй гэдэг ямыг яриад үзэхгүй. Би олон жилийн өмнө Тони Робинс гэдэг хүнийг дагаж эхэлсэн. Тэ маш мундаг дасгалжуулагч дэлхийн хамгийн шилдэг одоо амьдралын дасгалжуулагч хүн гэж хүмүүс хардаг. Стратегийн хувьд үнэхээр гайхамшигтай юмыг заадаг гэд би тэгээд олон жилийн өмнө анх удаа Тони Робинс гэдэг хүний юмд оролцсон хүмүүс ингээ юм яриад хаад би өөрөө итгэдэггүйсэн. Вау ямар мундаг юм бэ энэ хүн ч одоо ямар үгүй худлаа ахаа энэ баталгаа нь хаана байна гэж бодож исэн тохиолдол ч надад байсан байж магадгүй. Гэхдээ би юмыг сайн сонсоод ойлгоод ахсмаа тэр хүнээс сурсан юмнуудаа номыг нь уншаад подкастуудын бүгднийг сонсоод YouTube-ийн бичлэгүүдийг би үзээд өөрийнхөө амьдралдаа тэр хүний аудио номнуудыг би олж аваад бүгднийг сонсоод мэдээд ойлгоцсон. Ерөөсөө надад тэр хүний талаар мэдэхгүй юм байхгүй болж хэлсэн. Айжиндаа би хүн гал дээр алхаж болдог гэдгийг сонсоод би гайхажсэн. Би итгэхгүйсэн. Би өөрөө 1000 сонсохоор нэг үз гэж бодоод би UPW буюу Unleash the Power Within гэдэг юм дээр очиж үзээд өөрөө Опрагийн алхаад байсан гал дээр галын цогон дээр өөрөө алхаж үзсэн. Тэгэхээр яг өөрөө алхаад үзэх мэдрэмж өөр гэдэг юм байлээ. Тэгээ өөрөө алхаад үзснийхаа дараа өөртөө итгэхгүйсэн. Би өөрөө бахархсан. Маш олон өөрчлөлтүүд миний амьдралд гарч ирсэн. Маш олон гайхамшигтай ертөнцүүд надад бий болж гисэн. 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аян бол бас нэг миний тэр олон өөрчлөлтүүдийн нэг нь. 30 хоногт би 30 өөр хүний амьдралыг өөрчлөх зоригч гэжтэй би өөрчлөлт дээсэн мөртлөө би тэрийг яг хүмүүст гарахгүй зөв хүмүүс нь ойлгоод аавна гэж одоо би яваад байсан. Гэтэл яг үнэндээ би нэг аль хэдийн хийх ёстой юм байсан байгаа байхгүй. Тэгээд Тони Робинс бол тэрийг надад ойлгуулж ухааруулж өгсөн. Тэр хэмжээгээр миний менторууд
надад заасан юмыг би монголчуудаа хуваалцаж байгаа. Би өөрөө гайхамшигтай одоо биш, би гайхамшигтай хүмүүсийг дагсан учраас би гайхамшиг гэдэг ертөнцийн хаалгыг нээж өөрөө өөртөө эрхийг нь олгож, түлхүүрийг нь нээж, боломжийг нь өөртөө олсон. Боломжийн түлхүүр юу вэ гэдэг бол өөрөө өөрийгөө хөгжүүлэх, боломжийг нь хүн хаалгыг нь онгойлгох гэвэл өөрөө өөрийгөө хөгжүүлэх. Бид нэр урд нь бол тийм байсан. Боловсрал гэдэг ямиг харахтаа багш надад энийг заагаагүйгээ багшигаа буруутгах суугаад байдаг. Хүн надад заагаагүй юм чи би яаж мэдх юм бэ? Чадахгүй шүү дээ. Нийгэм чинь тэгээд нь штэ гэд хардаг байсан. Одоо өөрийгөө хөгжүүлэх цаг чинь болчихжээ. Тэ бид нар багшийг буруутгаад чиний амьдрал сайжрахгүй. Багш бол би хийдэг буйнаа хийцэн. Багшинд гомдоод биш өөрөө өөртөө гомдох цаг нь болчихжээ. Багшийг буруутгах биш өөрөө өөрийнхөө амьдралыг зөвтгөх цаг руугаа болчихжээ. Өөрийгөө зөв болгохын тулд бид нар өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй. Өөрийгөө зөв болгохын тулд би өөрийнхөө амьдралыг ямар төвшин тоглох юм бэ? Тоглолтынхаа дүрмийг судлах хэрэгтэй. Тэр дүрмийг судлахын тулд бид нар ном ч уншиж जैन, сургалтанд ч оролцож जैन, хөтөлбөрт оролцож जैन, онлайнаар оролцож जैन, маш олон янзын ивентэд оролцож जैन. Бид нар банк хөгжих хэрэгтэй гэдгийг энэ бол үнэн. Яг манай одоо тэгж байгаа хгүй Tony Robbins, Dean Graziosi гэдэг мундаг хүмүүсийн mastermind хөтөлбөрт би яг одоо оролцож байна. Тэгэхээр саяхан хэд хоногийн өмнө тэр групп дотор байж байгаа залуучууд дотроо тэгж байгаа хгүй ийм public speaking гэдэг юм одоо тэр Tony Robbins-ийг төлөөлөөд, Dean Graziosi-ийг төлөөлөөд public speaking training хийж байна. Тэр public speaker болохыг хүсэж байна гэдэг урилга байхлаар би бичээ явуулсан. Тэгээд тэр урилгыг ингээ явуулж хахад би өөрөө бас жоохон сандарч байгаа байхгүй. Би өөрөө үнэхээр авахыг хүсэж байгаа мөртлөө энийг авах нь зөв буруу юу гэдэг дуудлага би мэдэхгүй учраас би ямар ч гэсэн өгөөд явуулчих өөрийнхөө мэддэг пашна, өөрийнхөө ойлгосон юм монголчуудад өгөхийг хүсэж байгаа юмыг Tony Robbins, Dean Graziosi хоёрын хийцэн байгаа хөдөлмөрөөр дамжуулаад монголчуудад хүргэх шанс байна уу гэд хуваалцаад бичсэн. Тэгээ би өөрөө догдоод байгаа байхгүй. Ягаад ч нэг тэр боломжийг олгож аваад тэр хүмүүстэй ярилцах, харилцах юмыг би өөртөө олгосон байхгүй. Би өөртөө алхан болгондоо зориг гаргаж нэг туршиж хийж үзээд нэг юм урагшаага хаалга нээгээд нэг mastermind хөтөлбөрт ороод мөнгийг нь төлөөд өөрөө суралцаад мэдээд явах хугацаанд ичийг нь шидийг мэдрээд байгаа. Ичийг нь мэдэрсэн учраас би эргүүлээд тэрийг монголчуудаа хуваалцдаг. Миний энэ зааж байгаа юм бол үнэхээр гайхалтай юмнуудаа. Би өөрөө тэрийг өстө миний амьдралд өөрчлөлт өгсөн учраас миний амьдралд би чидийг мэдэрсэн учраас би өөр хүмүүст бэлгэлэх гэж би ажиллаад байдаг. Тэр бэлгийг хүлээж авах хүсэлтэй байж байгаа залуучууд яг даруухан Моника Бацгциком гэдэг сайт руу ороод имэйлээ бүртгүүлээд оролцоороо заяа. Тэгээ ирэхээр бид нарт гайхамшигтай юм байгаа. Тэгээд миний өгж байгаа мессежтэй зэрэгцээ тоглохыг хүсэж байгаа залуучуудаа бүгднийг нь урьж байна. Миний имэйл рүү бүртгүүлээрэй. Манайхан сайхан affiliate гэдэг дээр манай ануу гоё Facebook live гэдэгсэн манай багийн залуучууд өчигдөр бид нар маш гоё парти хийж хоорондоо хуваалцлаа. Үнэхээр чин сэтгэлээд нь одоо манай багийн залуучуудын өөрчлөлт, амьдралтанд гарч байгаа өөрчлөлт, энэ хүмүүс биеэ дагаад ямар юм хийж болох вэ? Ямар потенциал байгаа вэ? Тэр дэлхийн мундаг лидерүүд, манлайлагчдын зэрэгцээ тоглох шансыг бид нар өөрсдөө харчаад бидний оюун ухаан ухамсар ямар богино хугацаанд ямар хүчтэй өөрчлөгдсөн. Би жилийн өмнө юм байгаагүй. Жилийн өмнө би Моника хчиг сонсоод энэ хүн намайг чи болоогүй байх, тийм байна гэж чи энэ хүн намайг тоохгүй болчихвол уу гэж би айгаад явж байсан энэ дэр гээд яриад байгааг нь. Тэгтэл би 1 жилийн дотор би ингэж яваад бүр багт нь ороод ажиллаад хөдөлмөрлөөд ингэж явна. Миний хувьд бол мөрөөдөл гэж хэлэхэд ч хүртэл бараг томдмоор тийм гайхамшигтай юм байсан. Тэгээд би өнөөдөр ингэж явж байгаа бол үнэхээр гайхамшигтай. Би шал өөр ертөнцид амьдарч байна. 1 жилийн өмнө би шал өөр юм санаа зовж амьдардаг байсан. 1 жилийн дараа гэхэд би шал өөр ертөнцид шал том хүсэл мөрөөдөлтөө ирээдүрөө тэмцэж амьдарч जैन, ажиллаж जैन гэдэг юмнуудыг манай багийн бүх залуучууд ярьдаг. Тэгээ энэ бүх гайхамшигтай юмыг би ганцаараа биш манай багийн залуучууд хамтарч мэдэрдэг. Тэрийг мэдрээд хуваалцж байгаа залуучууд маань энийг дагаад манай монголчууд баян байж болох юм байна. Манай монголчуудад энэ эрхчлөөтэй сайхан амьдрал бэрхшээл дотор умбаж явах биш, зовж явах биш, шаналж явах биш, бэрхшээл дотор, бэрхшээлийн тогоон дотор, ядуурлын тогоон дотор би энийг хэмлэж биш, би энийхээ хөлөөс нь зулгаач те хэмтэлж идэх биш, би энийг муу санж, муугаар хатгаж идэх биш, би энийг ичүүртэй байдалд оруулж, доромжилж амьдрах биш, би энийг дэмжиж, ойлгож, хүлээн зөвшөөрч, тэр ертөнцийг бүрдүүлж амьдрах тэр итгэл хэрэгтэй байна. Тэр итгэлийн гүүрийг бий болгож байгаа энэ аян замд зэрэгцээд явах залуучуудаа бид нар урьж байна. Тэр залуучууд маань манай хөтөлбөрүүдэд орж ирээд бид нартай зэрэгцээ тоглоод явж байгаа шүү. Чи битгий хоцроороо заяа.
Тэгээд тэр тоглолтыг өөртөө олгоё гэж байгаа хүмүүс одоо миний бизнес гэдэг хөтөлбөрт ороод ирвэл гайхамшигтай би тэрийг чөлөөтэй би чамайг одоо хүлээж авах. Бид нар хаалга хаацсан. Хөтөлбөр эхлэхийнхаа үед 9 сарын 1-нд эхлэхийн үед эхэлсэн. Одоо 9 сарын 8-нд бид нар дараагийнхаа онлайн уулзалтынхаа хамгийн ихний модулийнхаа хичээлийг бид нар хийх гэж байна. 8-наас өмнө бүртгүүлээд орж ирэх зориг байвал зарим хүмүүс бүртгүүлээд ороод ир мөнгө чи амжихгүй бол эх 7 хоногтой чадвал оруулаад ирвэл тэгэл модуль 2-оос ороод ирэх чинь. Гэхдээ мөнгө чинь бүрэн орж ирээ 100% төлбөр чинь бүрэн гүйцэд ороод ирсэн хүмүүстэйг л бид нар ажилладаг байгаа. Тэр нь шудраг хэлчээ. Чи өөртөө хөрөнгө оруулж байгаа учраас биднээс битгий юм хүлээгээрээ өөртөө зориулаад үнэхээр зоригтой байгаа бол бид нар чамайг хав гэж тэрч аваад чамайг хамгаалаад чиний ичгүүртэй гэж бодоод байгаа хэцүү байж байгаад байгаа юмнуудыг бид нар сэргээгээд авъя. Чамайг хүссэн мөрөөдсөн амьдралдаа итгэлтэй болгоод чинь өөртөө итгэх итгэлийг өөртөө өгөх гээд байгаа тэр баталгаатай амьдралыг олж авахд чинь бид нар туслаад өгөө гэдэг юмыг зааж өгж ярьж байна. Тэгэд энэ орон зайг бид нар хүмүүстээ өгж байгаа шүү заяа. Окей. Дөрма пүрүсэрэн тэгж их гоё нэрхтэй шүү гинэ баярлалаа. Сайн уу Солонгоо? Хүй Солонгоо миний бизнест ороод ирээрэй за. Манай Солонгоо ороод ирсэн байна. За мундаг бүсгүй шүү. Яг энэхүү сургалтанд сууя гэж бодглохлоор зориг хүрэхгүй байх юм. Энд би өөрийнхөө айдас болон мөнгөнд их ач холбогдол өгöd байна гэсэн үг байх таа гинэ. Үгэл ахтай тийм. Яг тийм байхгүй. Бид нар айдсан дээрээ маш олон хүн бид нар айдсын өвчлөлтэй байдаг. Айдсын өвчлөл буюу сэтгэл санааны хямралын өвчин. Тэр нь дандаа мөнгө байхгүй болчвол яана, хэцүү юм болчвол яана, өтгчүүл яана гэж айсандаа болоод бид нар дандаа эргэлздэг. Эргэн тойронд нь гоё боломж үйжсэн ч гэсэн бид нар шүүрч авахгүй ш. Эндээ хорогдоод үлдэхийг чухалчилдаг. Энэ айсан хүнд аргал хөдлөн гэдэг шүү дээ. Яг тэр байдал бол яг үнэн. Ичгүүртэй байдал байж байгаа хүн маш их айцтай байдаг. Маш их айцтай байж байгаа хүнд маш энгийн одоо байж болох боломжууд бүгд үл үзэгдэх ертөнц болоод хувирчдаг байгаа шүү заяа. Тэрийг хэлчихье. Тэгэхээр тэр айдас эргэлзээгээ давж гарах зориг нь чамаас гарна, надаас биш чамаас гарна. Би тэрийг чинь хэлчихье. Маш олон би амьдралдаа маш олон айдастайгаа тулж ажилласаар ирсэн, ажилласаар ч байх болно. Тэгээд надад би өхлөө сайхаа болцсон. Бас нэг юм хэлж штэ тий. Би өнөөдөр уртаа олон жил амьдрнуу, залуу амьдрнуу, залуудаа өгөх нь, хөгшөндөө өгөх нь хамаа алга. Гэтэ би өнөөдрийг би аз жаргалтайгаар хүнд өгөх юмаа өгчөөд хийж чадах юмаа хийгээд болцсон л бол би өгөхтэй би сэтгэл хангалуун цээж дөрөөх нь, би харамсаж өгөхгүй, би бахархлаар дөрөөх нь, намайг өгөхэд миний дэргэд байсан хүмүүс үргэлжлүүлээд явах учраас би айхаа болцсон. Миний хайрлсан, миний үр хөвгтүүд бүгд миний ямар байсны хэн байсан гэдгийг батлах учраас би айхаа болцсон. Би тэр шиг чамааг ч гэсэн өгөхөөсөө айх биш. Одоо хүний хамгийн том айц юу байх вэ? Яг үхэл штэ. Гэтэл яг цагаад бол бид нар өгөхлөөсөө айгаад амьдрахаас айгаад байгаа байхгүй. Амьдрахаас айгаад өгөхөөсөө айгаад айл алнаас нь айгаад байгаа. Амьдрах зориг хүрэхгүй байх гэдэг чинь чи мөнгөгүй байх гэж айгаад байгаа. Мөнгөгүй болчихгүй гэж айгаад байгаа бол чи амьдрал гэдгийн үн цэнийг чи дутуу үнэлж гин гэсэн үг. Өөрийнхөө үн цэнийг чи дутуу үнэлж гин гэсэн үг. Тэгэхээр маш олон хүмүүс мөнгнөөс айж амьдардаг. Тэр айцнаасаа би гарч амьдрахын тулд би хөтөлбөрүүд явуулж байгаа. Тэр ертөнц бол гайхамшиг ертөнц гэдэг хэлчихье тий. Гэхдээ тэр айцаас гарах хүн чи өөрөө нэгдүгээр чи өөрийгөө өөртөө цаг зориулж суралцах хэрэгтэй. Хоёрдугаар чи өөрийгөө өөртөө зориулаад мөнгө зориулах хэрэгтэй. Өөртөө шаардлагатай гэсэн мөнгө хөрөнгө оруулалтыг хийж байгаа хүн одоо цагаа зориулах илүү зоригтой байдаг. Бид нар сургууль сурахдаа зүгээр нэг диплом авах гэж сургууль зогсож байгаа юм шиг бид нар мөнгөний төлчөөд би мөнгөө төлсөн юм чинь би диплом авалгүй адгийн гэж байгаа юм шиг харцгаад байдаг тий. Би мөнгөд нөгөө багштаа бид нар амар муухай хараалтай маягийн энэ багш хичээлээ заахгүй байна. Энэ сургууль муу, тэр сургууль муу. Бид нар хэний төлөө сурах гээд байгаа эцэст тий. Сургуульд бид нар мөнгөө төлсөн бол би өөрөө цагаа зориулж сурах хэрэгтэй. Би сайн суралцж тэрийг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэний төлөө сураад байгаа юм. Аав ээж надад сурахгүй бол гэсэн тэр мэрэгжил гайгүй болохоор гэж бодоод бид нар мэрэгжлээ хүртэл сонгохдоо хүний төлөө сонгож байгаа юм шиг айж сонгодог. Би ирээдүйдээ баталгаатай болохын төлөө гэж бодож байгаа бол тэр баталгааныхаа төлөө биш бид нар хин нэгэн хүн таалагдах гэж хөрөнгө оруулалт хийгээд байдаг. Хүн хин нэгэн хүн таалагдана гэдэг чинь таалагдах гэж хичээн гэдэг чинь чи өөртөө таалагдахгүй гэсэн үг. Хэрвээ чи өөртөө таалагддаг бол чи өөрийнхөө үзэл бодлыг бусдынхаас илүү хүндлэх ёстой. Тэр айцнаас илүү өөрийнхөө үзэл бодлыг чи ойлгож сонсдог байх ёстой. Хэрвээ тийм бол чиний чам таалагдахгүй юм байхад чи тэрийг ёолкны мод шиг зүг аль байхгүй. Тэр хүмүүс таалагдах гэж чи машинтай болох аль байхгүй, байртай болох аль байхгүй. Чи мөнгөтэй юм шиг харагдах гэж худлаа үдүүг эсгэх аль байхгүй. Чиний халаас нь байж байгаа хүн чамд хэрэгцээгээр ашиглаж чадахгүй бол өөр хинт ч хэрэг болж чадахгүй. Хинт ч хэрэг болж чадахгүй. Чи өөрөө өөртөө зориулж чадахгүй, чи өөрөө өөртөө салганаад хэрэгжилж чадахгүй байгаа бол өөр хэнийг ч амьдралыг тэр мөнгөөр салгансан мөнгөөр чи аврахад аюу хэцүү.
Хүн тусалж ийн гэж чи боловч чи өөрөө өөртөө тусалж чадах зориг ухаан байх ёстой. Тэр зориг ухааныг л бид нар энд яриад байгаа. Яа. Дашцээ үе тийм нэ үзээрээ гэж хүнийг таг хийсэн хүмүүсээ таг хийж байгаад чинь баярлаа. Окей. За тэгжэнтэй сайхан тэмүүлэл хөөрхнөө гинэ. Сайн байна уу мэдрэгдэж байж болно. Гэхдээ монголчуудын эдийн засгийн боломж болцоо юу илээ? Нэг хүн 2 сая төгрөг арай л үнэтэй санагдлаа. Буян гэдэг буцааж авахгүй төшиг хэлдэг. Энэ бол яг чиний өөрийн чинь reality гэдэг юм уу? Чи өөрийгөө бодит гэж бодоод хараад байгаа чиний өөрийн чинь төрөгдөл, чиний өөрийн нийгмээс шалтгаалаад хүмүүс ингэж амьдрч чадахгүй гэдэг айдсны чи үзэл бодол шүү заяа. Энийг хэлдэггүй хүн надад өчнөө байсан. Энийг хэлдэг байсан учраас хүмүүс ичиж амьдр, мөнгөд шунтаж битгий амьдр гэж сэтгэлхүүгээр бид нар амьдраад байдаг. Гэтэл яг үндэ тийм биш. Мөнгийг зөв хийгээ, зөв үйлдэлтэй, шудраг ухамсартай, зөв амьдарч байгаа хүмүүс олох хэрэгтэй, амьдрах хэрэгтэй. Тэр мөнгийг ашиглаад нийгэмд хэрэгтэйцээ зөв юм хийх хэрэгтэй юм. Тэгтэл бид нар мөнгө байхгүй учраас би хүчгүй гэдэг үзэл бодлоор амьдарч байгаа тэр үзэл бодлоо тэр чинь чиний өөрийн ч айдас. Тэрийгээ давж гарч байгаа хүмүүс манай хөтөлбөрт орж ирдэг. Тэрийгээ давж гарах ухамсараа чи олж авч чадаагүй бол энэ чиний өөрийн ч хариуцлага, чиний өөрийн ч буруу. Эсрэг утгаараа ийм байхгүй. Би гадаадад ихтэй сургуульд суралцахын төлөө, би scholarship авахын төлөө, тэтгэлэг авахын төлөө чадах бүхнээ зориулж би хөдөлмөрлөдөг гэсэн энэ миний хөдөлмөр. Би энийхээ төлөө би өргөө ширгүү амьдарч байна, энэ миний хөдөлбөр. Би энийхээ төлөө Монголын ертөнцид шигдэж суухш гадаадад юм сураад мэдж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг суралцахын төлөө би мундаг менторуудад өчнөө сая төгрөг төлж байхдаа би хизээч Монголын нөхцөл юм байна гэж гуагаж гонгинж амьдарч болохгүй гэдгийг би ухамсарласан. Энэ миний хариуцлага. Энэ хариуцлага ухамсарынхаа ичээр би өнөөдөр юугаач дутхгүй аз жаргалтай амьдарч болж байна. Энэ хариуцлага мэдэрсэн залуучууд өөрөө өөрийнхөө амьдралыг гадаад улсад, Монгол улсад хамаагүй, хаанч явсан хамаагүй ингэж болдгийм байж тэ гэдэг юм ярих, дуулах зоригтой ухаантай болж байна. Тэр ухаан зориг болвол чамаас гардаг чиний өөрөөс ч амьдр. Чи одоо тэгж штэ, чи одоо сайханд тэмүүл хөөрхнөө өдөргээд штэ. Чи сайхандаа тэмүүлж байгаа юм уу? Чи өөрийнхөө сайхныг 2 сая төгрөгөнд идүүлж байна. Чи өөрийнхөө сайхан гэдэг юмдаа тэмүүлж байгаа болвол чи өөрийнхөө тэр дүр төрхөөр амьдралдаа чиний өөрийн чинь фэйсбүүкийн нэр чинь өөрийн чинь жинхэнэ нэрээрээ биш байгаад байна. Чи 2 сая төгрөгийг 2 сая төгрөгийг өөрийнхөө сайхнасаа илүү гэж үзэж байгаа бол тэр чинь чиний хуурамч дүр төрх байхгүй. Чи 2 сая төгрөгийг чи зохицуулах ухамсар чадвар энэ сайхан эмэгтэй хүнд, энэ сайхан амьдралд, энэ сайхан ертөнцид байж болдгий шүү гэдэг ямыг чи итгэхээс өмнө чи сайхан юмд итгэж байгаа хүмүүсийг боомолж, шүүмжилж, доромжлох гэж амьдарч байгаа бол чи өөрөө ичих ёстой байхгүй. Ичгүүрийн хувьд бид нар юу байх ёстой вэ гэхээр бидний чадахгүй байгаа ямыг өөр хин нэг өөх эсгүй байхгүй. Би өөрөө чадах ёстой бол би тэр чадахгүй байгаа юмнасаа бид нар ичиж амьдрах ёстой байхгүй. Би өөрөө тэрийг өөртөө өгөх ёстой. Тэр зоригийг ухаарлыг би чиний одоо миний хэлж байгаагаа аягүй хатуу гарч ирж байгаа. Гэтэ эсрэгээр үнэн үг хатуу сонсогддог. Энэ хэрвээ энэ үгийг надтай зэрэгцээд ойлгож байгаа хүмүүс бол мэднэ. Хэрвээ би чам таалагдахгүй байгаа бол чи өнөөдөр магадгүй чигээр энэ зам дээр энэ яриаг ярих шаардлагагүй гэж магадгүй. Тэ? Чи бэлэн биш байна гэсэн үг. Чи өөрийгөө хөгжихэд бэлэн биш байна, чи өөрийнхөө үннийг сонсоход бэлэн биш байна. Чи өөрийнхөө эгоог дарж ажиллаж амьдрч чадахгүй байна. Чи өөрийнхөө айдсанд хөтлөгдөөд өөрийнхөө одоо хүч чадал чи итгэхгүй байна. Чи өөрийнхөө үн цэнийг 2 сая төгрөгөөр үнэлж чадахгүй байгаа бол чи өөрөө л бусдад сайн сайхныг мэдрүүлэх 2 саяг өгөх чадвар чамд байхгүй. Энэ яг бодит үнэ. Амьдрал дээр бид нар эсрэг утгаараа мөнгө хүч чадалтай биш ч хүн өөрөө хүч чадалтай. Хүн өөрөө хүч чадалтай бол тэр хэмжээний мөнгийг бид нар бүтээж чаддаг, хийж чаддаг, зохицуулж чаддаг. Тэр хэмжээний чадварыг бид нар өөртөө ойлгоцсон мөнгнөөс айхгүйгээр амьдарч байгаа амьдралыг бид нар энд ярьж байна. Тэр амьдралыг гэртэл тийм гэж ярьж байгаа бол чи тоглолт хийгээд байна. Гэртэл чи гэж амьдарч байгаа чи хуурамч маскаар хуурамч юмны төлөө хин нэгэн хүнд ичиж ингэж чи энэ дээр ингэж тааруулж амьдрах ёстой гэдэг өөрийнхөө дутуу үзэл бодлыг дутуу ойлгоцсон ойлголтыг бусдад тулгаж амьдрч юм гэсэн. Тэгэхээр чи бусдад тулгаж байгаа бол чиний өөрийн чинь амьдрал яг тэрэн дээрээ гаццсан байна гэсэн үг байхгүй. Ялгаан тэр бусд хүмүүс чиний байх амьдралаар амьдрах алба байхгүй. Бусд хүмүүс чиний ойлгосон ойлголтоор амьдрах алба байхгүй. Ягаад гэвэл бусд хүмүүсийн тэр ухамсарын түвшин өөр байхгүй. Тэр ухамсарын түвшин дээр тоглохыг хүсэж ивэл чи өөрийнхөө ухамсарын түвшинг өөрчлөлт үз. Тэр үед сая бид нэр эрхчлөөтэй амьдарч сурна. Тэгээ хэлчихэ те. Тэгэрэл төлбөр нь хэд гэсэн бэ гэнэ. Миний бизнес гэдэг хөтөлбөр маань төлбөр нь 5 сая төгрөг байгаа. Ганцаарчсан дасгалжуулалт хийхэд хөтөлбөр маань 2 сая төгрөг байгаа. Яг одоогоор 2020 оноос 3 сая төгрөг болно заяа. Окей. За
мөнхөд очин сүмд асуудал их байгааг сайн мэдээд байгаа ч арга замаа олохгүй байна. 30 хоног энгийн аянд л бүртгүүлчихлээ гинэ яас. Тэгээд авзаа асуудал маш олон байгаа. Тэгээд ийм байхгүй маш олон хүмүүс ингэдэг асуудал олон байгаад байгаа шээ. Гэтэ тэр чинь олон юмнууд бас биш зарим юмнууд автагдаж байдаг. Гэтэ тэр дүрмийг олохын тулд 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг тэр жижигэн олон асуудлыг жижигэн юмнуудаар шийдэх арга замыг олохыг хэлээд байгаа. Бид нэр хөгжих гэж байгаа асуудал их байна гэж чамд их байгаа бол чамд чадвар маш дутагдаад байна гэсэн үг. Асуудал их байгаа бол асуудлаа шийдэх арга ухаанаа чи суралцаж амжаагүй байна гэсэн үг. Тэр арга ухааныг сурахын төлөө чи цагаа зориулах ёстой, суралцах ёстой, мөнгөө зориулах ёстой. Эсрэг гараа маш олон янзын асуудал байгаа даа шүү дээ, тийм. Мэдгүй юм чин чамааг асуудал болгоод хориод байгаа байхгүй. Жижигхэн бид нар одоо тийм байдаг шүү. Бид нар жижигхэн байж ах үедээ хорвоо ертөнц амар том байгаа байхгүй. А хэрвээ бид нар томроод асуудлаа шийдээд ирэхвэл бид нар томроод хорвоо ертөнц яг миний одоо эрх мэдэл, миний ойлголт, миний хүсэл мөрөөдөл, миний дурлаад байгаа тэр амьдрал, тэр мөрөөдөл рүү очих зам болоод явчихдаг. Тийм учраас би энэ ертөнцийг яриад байгаа тийм. Яг гайхамшигтай гоё асуулт асуусан баярлалаа. Яа. За ундрах бат үлзий лайв хатуулаарай гинэ. Тэгнэ. За тэгээд өнөөдрийн лайв чам таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд энэ лайвыг хүмүүстэй шеэрлээрээ хуваалцаараа. Тэгээд манай хуудасны топ фан болоороо топ фан болоод одоо энэ лайвыг үзэж байгаа хүмүүс notification буюу нөгөө нэг хонхны зураг байдаг шүү дээ. Тэрэн дээр дараад өөрийнхөө миний лайв болгоныг үзэх боломжтой болгоороо. Тэгээд ер нь бол манай вебсайт руу бүртгүүлчихвэл бид нар боломжоор одоо удахгүй бид нар бэрхшээл ба боломж гэдэг нэртэй подкастуудаа цуврал болгоод гаргаж байгаа манай тасгалжуулалтын академийн залуучууд энэ дээр маш гоё сонирхолтой гоё ярианууд гарна гэдэгт итгэлтэй байна. Миний энд өнөөдөр ярьж байгаа одоо яриа зүгээр би ганцаараа ярьж байгаа ш маш олон хүний бодит үнэ амьдралын түүх шүү. Тийм учраас одоо энэ дээр би тэгж जैन тий. House to Peacocks. Энэ номон дээр байж байгаа 50 entrepreneur бүгд миний хэлж байгаа юмтай санал нийлнэ. Маш олон энэ юун дээр байж байгаа зарим entrepreneur-уудыг би одоо миний бизнес гэдэг хөтөлбөр дээр уурж оролцуулаад Монгол залуучуудаа инспирэшн өгөө танилцуулах боломжийг бид нар ярьж байна. Тийм учраас би энэтэй тоглохыг хүсэж байгаа. Энэ хөтөлбөрт орж ирээд энэ гайхамшигтай энэ бас хүмүүс хорвоод ертөнцид одоо жишээл Америк, Англи, Австрали, Европ те энэ орнуудад ажиллаж амьдраад одоо бизнесийн амжилтанд хүрээд хувь хүний эрхчлөөний тэр аз жаргалтай ертөнцийг бүтээгээд гэр бүлийн аз жаргал гэдэг юм бүтээгээд учраа олцсон байж байгаа олон мянган хүмүүсийн дуу хоолойг би монголчуудаа зориулж гаргаж ирэх гэдэг. Тэгэд энэ гаргаж ирээд явж байгаа явц дотор шүүрээд авъя гэвэл манай хөтөлбөрт орвол илүү их өөр өгөөжтэй байдаг. Илүү их одоо боломж чамд харагдаад эхэлнэ. Илүү их чамд итгэлчин төрөөд ирнэ. Яагаад гэвэл чи бусдаас дутуудаа биш байхгүй. Зөвхөн чи одоохондоо мэдэж авч амжаагүй л гэсэн. Чи ирээдүйдээ хэн байж болох вэ гэдэг төвшөндөө шаардлагатай гэсэн өөрчлөлтүүдийг хийхэд чинь бид нар тэр цэгүүд дээр чинь дарах гэдэг. Маш олон чи тэр хамтдаа сурах юм маш их байна. Тэрнээс нь би түрүүжсэн сурцсан юмнуудаа хүмүүстэй хуваалцаад байгаа. Яг амьдрал дээр тэр хуваалцсан юмнуудыг чи олноор нь шүүрч авах тусмаа чиний амьдралд бас хэрэгцээтэй юм байлгахын төлөө би маш олон юмнууд гараад ирнэ. Тэрийг чи хэрэгжүүлээд чи миний хэлээд байгаа юмнуудыг хараад тэрийг зөв хэрэгжүүлээд явах хэмжээгээр чиний амьдрал өөрчлөгдөж эхэлнэ. Би тэр утгаар нь хэлж байгаа. Маш олон мундаг хүмүүс өөрчлөгдсөн арга замыг би стратегиудыг яриад байгаа учраас чамд яг энэ өөрчлөгдсөн стратегиудыг хэрэг болно за. Окей. Дөөрмаа бүрүсрэн таалагдсан гэж гам бол гинэ. Гам бол маах бол амжилт гэж баярлаа. Жаргалж байгаа сайн ухаалаг дүүдээ ажлын амжилт хүсье гинэ баярлалаа. Сараа гэж хувийн дасгалжуулалтанд ямар мэдээлэл өгдөг талаар мэдээлэл өгч болох уу? Хувийн дасгалжуулалт чи яг чиний хувийн амьдралтай өгнө. Би мэдээлэл өгнө гэхээсээ илүү яг тухайн хүн хаана байна? Юунд санаа зовоод байна? Чи яг юунд чамд хамгийн чухал гэсэн сэдвүүдийг бид нар барьж авч ярьдаг. Чамд саал болоод байгаа чиний өөрийнхөө амьдралд эргэлзээд байгаа санаа зовоод байгаа чиний хүсэл мөрөөдөл зорилго яг юун дээр чамд яг дутуу байж байгаа юм яг юу вэ? Яг одоо байж байгаа цаг мөчид хамгийн чухал юмнууд юу вэ гэдгийг би хардаг. Энийг ямар нэгэн одоо дүрмээр их тоглодог. Зөвхөн чиний өөрийн чинь амьдрахыг хүсээд байгаа чиний яриаг сонсч чамд тохирсон зөвлөгөө өгдөг. Тэгэхээр тэрэн дээр байгаа зөвлөгөө гэж хэлэхээс илүү би дасгалжуулалт гэж нэрлэдэг. Ягаад гэвэл чамайг чадваржуулахын төлөө хувийн дасгалжуулалтын дотроо би чамайг дасгалжуулахын төлөө чамайг одоо яг хаана байгаад байгаа, юун дээрээ алдаа гараад байгаа, юунд проблем байгаад байгаа, юуны төлөө яваад байгаа энэ бүх юмнуудыг чинь хувь хүн дээр зөвхөн чамд тохирсон өөрийн чинь томьёолол чам тохирсон гарцыг чамд тохирсон аргаар нь
гаргаж ирдэг байгаа. Чиний амжилтын алхмуудыг хилэлцэх хамтдаа гаргадаг байгаа. Тэгээд чиний одоо хийхийг хүсэж байгаа бизнесийн санаа юу ч гэж болно. Эсвэл чиний чамаг одоо амжилтанд хүрэхэд чинь хувьд цагдаад байдаг тэр бэрхшээлүүдийг бид хамтдаа шийдэх болно. Тэгэхээр ерөөсө дотроо дасгалжуулалтын юм дээр бид бас нэг гоё юм өгдөг. 700 гаруй мянган төгрөгийн бонус бэлгүүд өгдөг. Тэгэхээр тэр бэлэг бол үнэхээр мөнгөөр үнэлэшгүй хэмжээний үнцэнтэй өөрчлөлтийг чамд өгнө. Тэр бэлгүүдийг аваад амьдрал нь өөрчлөгдөд ингээ яриад бүр ингээ тэр дасгалтаа ажиллаад үзсэн чи би ганц 2-7 хоног ингээд дасгалжуулалт авч яана. Дасгалтаагаа яг ажиллаад ингээд өөрөө бийж мэдрээд ирсэн чинь миний тарих бүр би энэний хаагуур нь явж исэн нэ. Миний амьдрал яагаад ийм байгаа юм бэ? Би Моникаг сонсоод мэдээдсэн Facebook хуудасаар ингээд хүмүүст өгж байгаа зөвлөгөөс нь гоё юм байна. Гэтэ намайг дасгалжуулалт авах гэхээр тоох болов нэ тэрэгэл яваад би авч чаддаггүй зориг хүрдгүй яваад лсэн. Гэтэл яг ингээ өөртөө чи яриад ирэхлээр би хизээч энэ л олон видеонуудыг чи үзээд яг л надад дутагдаад байсан юмнуудыг энэ дасгалжуулалтанд ярьж байна. Яг миний болохгүй байгаа алдааг яг нүдэнд нь талан дээр тусгаж байгаа юм шиг гаргаад ирж байна. Би тэрийг бол хүмүүс мэдэх ёстой байна. Үнэхээр ингээ 1000 үзэл тойрол яваад ах биш. Нэг удаа одоо нэг удаа үнэхээр биеэрээ мэдрээд өөрөө гол нь орж үзэх ёстой байна. Би тэрний ичүүдийг мэдэрлээ гэдээ маш олон хүмүүс тэгж хэлдэг байгаа. Тэгээ тиймэрхүү өөрчлөлтүүд маш их гардаг. Тийм учраас хувийн дасгалжуулалтын ичүүд нь юу вэ гэхээр зөвхөн чамд тохирсон арга стратегийг ярьдаг. Өөр хэний ч ямар ч дүрмээр ажиллахгүй зөвхөн чиний ертөнц, чиний дүрмийг би задаргаа хийдэг байгаа шүү заяа. Тэрүүр ичүүдтэй. Гоё нэ. Окей. За тэгээд өнөөдрийнхөө Facebook live-ыг ерөнхийдөө ингээд өндөрлөө. Миний өнөөдөр ярьсан сэдв нь юу вэ гэхээр ичмээр байдлаас гармаар байна уу? Яаж эвгүй байдлаас гарах вэ? Бага байдлаасаа ичээд хэцүү байдал байж байгаа бол яг энэ одоо байдлаасаа яаж гарах вэ гэдэг арга замыг бид нэр хуваалцлаа. Тэгээд энэ ичгүүртэй байдлаар амьдрах биш аз жаргалтай сайхан ертөнцөөр эрхчлөөтэй хэний ч өмнө ичээд аахгүй хүн юу гэж болохгүй гэж айгаад аахгүй тийм ертөнцийг бүтээж сураараа тэр амьдралаар амьдраас урчвал чамд ямар ч юм наалцсан ч гэсэн хол юу байхгүй одоо бүр гүнд чинь шингэхгүй чиний амьдрал аз жаргалтай явах хэрэгтэй чиний амьдрал гайхамшигтай байх боломжтой хүн нэг л амьдрантэй энэ амьдралыг бид нар яаж гоё байлгах юм бэ гэдэг тэр ичидийн ертөнцийг би нэг гэдэг зөвхөн чи хийж чадах гайхамшигтай нэг юм уурлагч чамаа хүлээгээд байгаа байхгүй. Чамааг эзэн дуудаад байгаа мөртлөө чи зориглохгүй яваад иж магадгүй. Тэгээ чи эцснээсээ болоод айснасаа болоод чам тохиолдсон ямар нэгэн сөрөг бусармаг шудраг бус үйл явдлаас болоод чи зовсон байж болно. Тэгвэл би тэрийг эдгээгээд олоод авах чинь зориулаад би хувь хүний чинь зүгээр биеэ засаад, гэрээ засаад, төрөө засаад явах тэр орон зайд би хөтөлбөрүүдээрээ дамжуулж урьж байна. Тэгээд манай одоо 9 сард болж байгаа хөтөлбөр маань одоо ингээд хаагдж байгаа миний бизнес гэдэг хөтөлбөр жил болгоны 9 сард бүртгэдэг. Энэ жил хоцроод үнэхээр орж чадахгүй болсон бол эх жилийнх дээр орж ирэх гээд оролдоод үзээрэй. 5 сая төгрөг тий. Эх жилд бид нэр бонусаа ууруулна, өөрчлөнө. Тий. Бонус энэ жил орж ирээд бүртгүүлээд орж ирж байгаа хүмүүс маань одоо 4 жил дахиад 4 жил суралцах эрхийг энэ хөтөлбөрөөр дамжиж олж авч байгаа. 5 сая төгрөгөөр төлөөд авсан хүн надаас 20 сая төгрөгийн бэлэг авч байгаа. Тэр маань юу вэ гэхлээр 4 жил дахиад энэ хөтөлбөртөө дараалаж оролцоод амьдралаа өөрчлөлт хийх шаардлагатай бүх юмнуудыг хийх, амьдрал дээр амжилт гаргах тэр боломжийг гаргаж ирж байгаа өөрчлөлт хийж байгаа. Энэ жил 3 дахь жилдээ орж ирж байгаа хүмүүс байна. 2 дахь жилд орж ирж байгаа хүмүүс байна. Хуучин шинэ хүмүүс нийлээд ингээ ирэхээр бизнес инспирэшн аваад үнэхээр гайхамшигтай гоё ертөнц хуучин байж байгаа хүмүүс маань ингээд орж ирээд хөтөлбөрөөр эргээд орж ирж байгаадаа их баяртай байна. Сэтгэл тогтлоод үнэхээр тийм байгаад байна гэж баярлаж орж ирж байгаа. Энэ хүмүүсээ бүгдэнд нь welcome гэлчээ. Тэгээ энэ гайхамшигтай энэ ертөнцид алхах гэдэг чинь ганцаараа алхахад айгүй хэцүү. Энэ юмд итгэхгүй байхад чинь дэрэж чинь тулаад өгдөг тэр ертөнц чиний итгэхийг хүсэж байгаа мөртлөө итгэхээс зориулж чадахгүй байгаа юмнуудыг бид нар хөтөлбөрүүдээр дамжиж гаргадаг байгаа. Манай дараагийн хөтөлбөр энэ хөтөлбөр дууссан дараа жил болгонд явагддаг дараагийн 2020 оны 3 хөтөлбөр маань 3 сард мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөр маань явагдана. 6 сард гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр маань явагдана. 9 сард миний бизнес гэдэг хөтөлбөр маань явна. Бие зас, гэрээ зас, төрөө зас гэдэг 3 том сектороор бид нар ажиллаж байна. Тэ? Тэгээд эднэрийн аль төвшөнд нь чамд эрэлт хэрэгцээ, аль нь ч чамд эрэлт хэрэгцээ байгаад байгаа. Энэ дээр зааж байгаа хөтөлбөрүүдээр зааж байгаа юм хоорондоо өөр салбарууд дээр үзэж байгаа, өөр салбарууд дээр болж байгаа проблемуудыг харж байгаа учраас
шал өөр юм. Өөр проблемууд дээр чамайг чадвартай амжилтанд хүрэхийг оролдож байгаа учраас шал өөр юм заадаг байгаа. Тэгээ тийм учраас гэхдээ би энд байж байгаа хүмүүст хөтөлбөрт оролцож чадсан ч намайг сайн мэддэг ч мэдгүй ч хамаагүй би зүгээр ихний хэмжээнд зүгээр өөрийгөө өөрчлөх ч гэдэг амьдралаа өөрчлөхөд зориулаад 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аяныг үнгүй явуулж байгаа шүү заяа. Тэгэхээр тэрэн дээр оролцоод аваарай. Миний имийг сайн мэддэг хүмүүс найз нөхдөдтэйгээ сайн шеэр хийгээрэй. Окей, чам таалагддаг бол хуваалцаарай за. Одноо отхон өнөөдрийн лайв надад их таалагдлаа. Би таны хөтөлбөрт оролцохыг их хүсэж байна. Төлбөрөө хувааж төлж болох уу? Төлбөрөө хувааж төлж гэснээс 100% өрчлөн төлбөртэй. Хуваагаад төрүүлээд төлсөн байж байгаа зарим хүмүүс үлдэгдэл мөнгөө төлөөл одоо орж ирэх боломжтой болж байгаа. Тэгээ тийм байгаа даа. Гэтэ яг бүрэн төлснийхэн дараа хөтөлбөртөө бүрэн орж ирнэ гэсэн үг заа. Тэгэхээр мөнгө санхүүгээ өөрөө бие дагаа зохицуулах бодорой заа. Окей. За тэгээд тийм байна. Энэ гайхамшигтай цаг үеийг надтай хуваалцсанд баярлалаа. Энэ мундаг хүмүүсийн мессежүүдийг амжилтанд хүрсэн байгаа энэ 50 entrepreneur-уудын зөв өнөөдөр би ярьсан шүү дээ. House to Peacocks буюу шаршуур шиг ганцаараа зүтгэж одоо харанхууд ажиллаж амьдарч хүнд хөдөлмөр хийх оронд үнэхээр хийсэн чадсан юмараа бахархдаг тогс шиг peacock шиг тийм peacock гэдэг чинь тогс шүү дээ. Тогс шиг тэгэж ажиллаж амьдарч бахархах юмтай гялалзах юмтай ичэдийн ертөнцид ажиллаж амьдрах тэр өөртөө ихтэй ертөнцийг ертөнцид би залуучуудаа урьж जैन. Тэгээд тэр ертөнцид орохыг хүсэж байгаа залуучууд маань манай вебсайт руу ороод бүртгүүлээд ирээрээ хөтөлбөрүүдэд оролцоод бүртгүүлээд ирээрээ аль нь ч байх хамаагүй ороод ирж болно. Бид нар цаашдаа ирээдүйдээ хамтдаа ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тэгээд удахгүй эргээд уулзцгаая. За бай.